Шалом, шинэ өглөөний мэнд хүргэе. 8 сарын 20-ны өдрийн чимээгүй цагаа эхлэе. За энэ өдрийг үнэхээр Бурхны үг дотор алхсан гайхалтай өдөр болгон өрөөх болтугай. Эзэн минь танд баярлалаа. Энэ өдрийн төлөө талархаж байна. Таны ариун сүнс биднийг удирдах болтугай. Эзэн өөрийн сүнсээрээ биднийг удирдангутлан дагуулаарай. Тэгээ энэ өдөр таны үгийн өмнө ирж байгаа бидний бүхэл цагуудыг та хөрөөж өгөөч. Иесусийн нэрээр залбирлаа. Амен, амен, амен. За өнөөдөр бид нар Исая номын 31-ээс 17-г. За өчигдөр бид нар 29 дугаар бүлгээ дуусгасан тийм үү? Исая 31-ээс 17-г уншъя. За уншлаа. Яавэ би тунхаглан хэлье. Надгүйгээр хилдэв төлөвлөгөө зохиож миний оролцоогүйгээр хевсэл байгуулга нүгэл дээрээ нүгэл нэмдэг тэрслүү хүүхдүүд золгүй. Фараоны хамгаалтанд орогнож Египтийн сүүтрээр хорогдох гэд миний зааврыг асуулгүй Египт рүү явлаач. Фараоны хамгаалт та нарын ичгөөр болж Египтийн сүүтрэлд хорогдох нь та нарын гутам шиг болно. Ноёд чинь цаанд очлооч элч нар чинь ханест хүрлээч ичгөөрг шившиг учруулахаас өөр гавьяагүй ийм тус нэмэргүй ард түмнээс хүн бүрчин гутнаа. Негевийн аратнуудын талаарх найдвар эд баялгаа ижигний нуруунд ачаад эрдэнэс юугаа тэмээний бүхэнд тэгнээд эрслэн арслан хорт могоо нисдэг шилт могоотой элдв хачаал зовлон дүүрэн нутгаар өнгөрч ямар ч тус нэмэргүй ард түмнэрүүд хэд явж байна. Египтийн тус дэмжлэгийн дэмий хоос юм. Тиймд би түүнийг нэмэргүй Рахав гэж нэрлсэн. Одоо чи явж тэдний өмнө үүнийг хавтан дээр бич хуйлмал номд тэмдэглэл хожим хойно энэ нь үрдийн гэрч болно. Тэд бол тэрслүү ард түмэн худалч хүүхдүүд, Яавигийн хууль зааврыг дагах хүсэлгүй хүүхэд, үзэгдэл бүү үзгий зөнчдөд хэлдэг, үннийг биш аятаг хэл, гоёыг иш үзэл, замлаа орхи жим мөрөө өөрчил. Дахиж өмнө минь Израилийн ариун бурхан гэхээ бол гэдэг. Тиймээс Израилийн ариун бурхан би ингэж хэлээ. Та нар миний үгийг огоорсон дарлалдаа найдас арга зэлдээ түшгэлсэн. Тиймээс та нарын хилэнц өндөр хаданд үүссэн цууралт адил болно. Өргөсөж тамарсаар гинэт хагарч нурна. Хагарч нурах чинь хайр найргүй хаг цохилсон ваар мэд хагархай хилтэрхий хэсэгч олдохгүй болно. Зүухнаас цог авчих, сарнаас ус утгачих, жаахан хилтэрхийж үгүй бутарсан мэт болно. Тэгэхэд Израилийн ариун бурхан Яавэ, эзэн Яавэ буцаж ирээд тайвширч амар тэгвэл та нар аврагдана. Итгэж найдан 50 байх нь та нарын хүч чадал юм гэсэн. Үүнийг харин та нар хүсээгүй тул үгүй бид морьтой зүгтнэ гэсэн. Тиймээс та нар зүгтах болно. Хурдан хөлгөө үнэлж бултна гэсэн. Тиймээс та нарыг мөшгөгчд хурдан байна. Нэг хүний сүрдүүлгээр мянгуулаа зүгтэж, 5 хүний сүрдүүлгээр та нар зүгтэж арилна. Үлдсэн хүмүүс чинь уулын орой дээр дацгийн иш, толгой дээр түг сүлжиг цөөхөн байх болно. Амен. За өнөөдрийн бидний үлсэн хэсэг болохоор Исая 31-ээс 17 гүжүүдэл гэсэн гарчигтай. За би Библийн хэсгийг уншчихъя. Юудагийн ард түмэн Египттэй холбоо тогтоохоор зүтгэж болиулах гэсэн иш үзүүлэгчдийг зөвхөн уран зориг өгөх үг хэлхийг шаардав. Юуда асар хүнд байдалд орох болно. Бурхан эртнээс Египттэй цэргийн холбоо тогтоохыг хориглосон ч Юудагийн удирдагчид Бурханаас асуулгүй Египтээс тусламж гоо нүгэл дээр нүгэл нэмжээ. Юудагийн элч төлөөлөгчид бэлэгсэлтэй ачин Негевийн аюултаас бүсээр Египтийг чиглэх авч тэд тусламж авах нь байдгүй Египтээс болж ичгүүрт орно гэж хэлв. Учир нь Египт хэдийн хүч чадалгүй Рахав төдий болсон байлаач Бурханы хүслийг дамжуулах иш үзүүлэгчдэд Юудагийн ард түмэн Бурханы тухай ярьж сөрөг үг хэлэхээ болж зөвхөн уран зориг өгөх үг хэлээч гэлцв. Юудагийн энэ тэрслүү төрхийг тэмдэглэн үлдээхийг Бурхан Исая тушааж нүглээсээ эргээгүй Юуда асар их зовлон эдлэхийг сануулжээ. Египтээс холбоогоо цуцалж Бурханд найдын сэтгэлээ тайван байлгуул аврагдана гэсэн боловч Юуда тэгсний оронд Египтийн мордыг унаад хурдан цугцсан дээр гэлцв. Юуда хэлснээрээ ялагдаж дөрвөгч болохыг Бурхан тунхаглалаа. За надад өчгөө сургамж юу вэ? Таны санаанд нийцгүй хэн чимэггүй үгийг анхаарч сонсох хэрэгтэй. Бурханы үг бидний нүглийг илчилдэг учраас сонсоход таагүй байх нь гарцаагүй. Сонсоход хэцүү санагдаж ямар үг байна вэ? Дахин сонсохдоо тэр үг л таныг эмчлэх юм. Бурханы үгээр үйлдэх гэхээр юу ч хийж чадахгүй мэт санагдвал зүгээр л чимээгүй байх нь авралын зам байдаг. Бурхан ажиллах мөч ийм байдаг. Бүү чимээгүй байн эзний авралыг харах тун. За
гүжүүдэл гэдэг. За өнөөдөр маш чухал юм хэсгийг бид уншиж байна. Чухал хэсгийг. За Бурханд найдахын оронд хүний арга ухаан, тэгээ цэрэг улс төрийн холбоо, морь тэрэг, моринд найдсан юдачуудын тухай гарч байна тийм үү. Тэгээ Юдагийн хаан Изека болон түүний түшмэд Бурхны бодол санааг асуулгүйгээр Египттэй нууц гэрээ байгуулдаг. Тэд өөрсдөө яг өөрсдийнхээ арга замаар өөрсдийнхөө хүснээр ажиллахыг хүсдэг. За энэ дээр чухал өглөөд гарч ирдэг. Чухал гэхээр ухамсартайгаар замаасаа хазаасан гэсэн утгатай ийм зөрүүд хөвгтүүд гэдэг нь болохоор бүр ингээд өөрөө бодож жагаад тэг шийдэж жагаад замаасаа хазаа самсргүйгээр буруу замраа явцсан биш. Бүр эсэргүүцсэн болсон гэсэн ийм утга байдаг байхгүй юу? За тэгээд холбоо байгуулсан гэж байгаа тийм үү? Холбоо байгуулах гэдэг дээр юу гэхээр энэ нь юу гэхээр нөгөө химэл шүтэнийг шүтэх гэсэн ийм давхар утгыг орж ирж байгаа. Тэгэхээр Египттэй байгуулсан гэрээ нь болохоор Бурхны хувьд химэл шүтэн шүтсэнтэй адилхан байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар хин нэгэн хүнд найдах, улс үндэстнийхээ хувьд аль нэг улс үндэстэнд найдах энэ зүйл нь химэл шүтэн шүтгэхтэй яг адилхан гэж ингэж илэрхийлж байна тийм үү? За тэгээс айгу бодит байдал нь юу гэхээр зүгээр тий ямар ч итгэхгүй тэг зүгээр суугаар Рахаб шиг гэж ингэж хэлсэн байна. Них ингээд сүржин мөртлөө ингээд зүгээр сууж байгаа ямар ч итгэхгүй байгаа ийм зүйлийн тухай хэлж байгаа. За тэгээд тэд нар авралыг эсэргүүцсэн тий бурхан тэднийг аварна буцаад гимшээ гэд ингээд тэгэхэд улс төрийн тоглоом болон тий тэр тоглоомоосаа тэд салаагүй өөрсдөө сэтгэлгээгээ зөксөөгөөгүй харин бурхан руу эргэх ёстой тэд бурхан руу эргээгүй ийм зүйлийг хийж. Тэгэхээр бурхны санаа зорилгоос гадуур ингээд өөрсдийнхээ одоо тэгээ Египт рүү хэлж явуулж байгаа өөрсдийн төлөвлөгөө өөрсдийн гэрээ хэлцээр ийм бүх зүйл нь бол юу гэхээр химштэй шүтгэхтэй адилхан юм аа. Тэгээд Египт хэдэн тусалж чадахгүй гэдгийг бурхан харуулсан байна тийм ээ. Тусалж чадахгүй байхад тэд мэдэхгүй зөв Египтийн мордын унаа цухтарчнаа л гэсэн ийм бодолтой байсан. Тэгэхээр бурхан юу ч гэхээр чи буцаж тайван байснаар аврагдана чимээгүй байж бат итгэснээр тэ хүчтэй болно гэж ингэж хэлсэн. Хүмүүс үнийг хүслэхгүй хурдан мордоор цухтаана гэж хэлсэн бол бурхан тайван байгаад чимээгүй байна гэдэг нь бурханы дуу хоолойг сонсох эхлэл болдог. Тийм үү? Энэ дэлхий болохоор бид нэг амар их чимээ шугааныг үгээл одоо гэдэг ер нь хамгийн чимээ шугаантай үед амьдарч байгаа шүү дээ бид нар тий. Чимээ шугааныг хөөхөл би тал талаа сайн дуу хоолой сонстол зүг бүрүү гэл за тэгэл хэвээ интернет руу орох юм бол хэвээ нэг асуудлыг бүр амар томруулаад хэвээ бүх баг амтаа болохын шүүгээл яриад ингэж байгаа тий. Гэхдээ энэ үед бурхан биднээс юу хүсдэг харин бурхан биднийг чимээгүй бай тайван бай гэж ингэж хэлж байгаа тийм үү. Тэгээ ер нь нөгөө бидний хүмүүс бол ер нь тэрийг нөө монголчууд юу ч хэлэхээр илээ чихэн тэрэн цэцэг хургуул гэдэг лээ тий тэгж хэлдэг штэ. Тэгэхээр ингээд чихэн чимэггүй гэх ялангуяа бид нарыг зэмлсэн, бид нарыг сануулсан, фидбек өгсөн ийм юу хүмүүс сонсох дурггүй байдаг. Харин юу гэн дахин тэр биднэрт хэлэгдээд байгаа үгийг улам илүү гүжүүдлээд сонсохгүй гүжүүдлэх биш харин бид нар тэрийг сонсснороо юм хэцүү санагдаж байгаа энэ үгийг сонсснороо бид нар эдгэрдэг, эмчлэгддэг. За тийм учраас биднэрт сүнслэг нэг ментор хэрэгтэй байдаг. Тийм учраас бидний алдаа бурууг засаж хэлдэг. Одоо тийм ментор буюу тэгээд биднэрт юу фидбек хэрэгтэй байдаг. Одоо бидний заагаа зэмлээд, магтаад, урамшуулад энэ зэрэг байдлаар хэлэх энэ аягүй чухал байдаг. Тэгэхээр юу ч хийж чадахгүй үед хамгийн сайн арга бол чимээгүй байх нь авралын зам байдаг. Бид нар зөрүүлэл ингээл яриад авах биш бид нар яг чимээгүй байх юм бол бид нэр анхаарал төвлөрүүлж эхэлдэг тийм үү. Тэгээд айлгүйгээр чимээгүй байж байгаа тэгээд яг бурхны авралыг ингээд хайх нь аюул чухал юм байгаа. Заримдаа яг нэг хэлэхэд яадаг штэ. Яг миний хувьд болохоор би ялангуяа хүмүүстэй үүссэн харилцаан дундаа ер нь чимээгүй болдог. Ингээл зөрүүлэл ингээд байвал айгүй хэцүү санагддаг шүү дээ. Тэгэхээр ингээд чимээгүй болчоод тэгэхэд аяндаа тэр их шууган дарагддаг тийм. Дарагддаг ийм зүйлүүд болдгоо. Тэгээд шууган гарахтан сөрүүлээ шууган гаргал байвал бүр улам илүү өсөөд байдаг тийм. Өсөөл бүр ингээд улам илүү уур хилэн өсдөг, гомдол өсдөг, хэл яриа, ховжи өсдөг тийм болохоор чимээгүй байх нь аюу сайн байдаг. Тэгээд тэр чимээгүй байдал дундаас бурхан энэ ятгалгыг сонсож эхэлдэг тийм ээ. Энэ удаа чи уучлж байгаа. Энэ удаа чи ингээ өнгөрөөчгөө гэл тийм. Энэ зүйлүүдийг сонсоод эргээд харахад тэр нь ялалт болсон байдаг. За юм байна. Тэгэхээр бид нар бурхны авралыг авахын тулд бид нар энэ дэлхийн чимээнд байх юм бол бид нар бурхны тэр авралын хүсийг бид нар сонсч чадахгүй ч болцсохгүй. Тэгэхээр бид нар бурхны авралыг хүлээн
Тэгээ залбирах бид бурхны дуу хоолойг сонсоход чих тавих нь хамгийн чухал юм аа. За юм байна. Та юу ойлгов, юуг мэдрв, юуг амьдралаа хэрэгжүүлэх вэ? Бурхан гэж юм бэ? Бурхан бидэнтэй хашгираал бид нарыг загнаа зэмлээд байхаас илүү бурхан яг тий чимээгүй дунд бурхан бидэнтэй маш гоё зөөлнөр ярихыг хүсдэг. За тэгэхээр надад өгч сургамж юу вэ? Бид нар дэлхийн дуу нас илүү чанга ярихан тийм сайн зүйл биш ээ. Тэгээ дэлхийн хүмүүсийн шууган дундаараа бас зэрэг заашгараад тахын чухал биш ээ. Тэгээ юг амьдралдаа иржүүлэх бид бас тийм дууга байж сурах аюу чухал байна. Бурхныг сонсох цагийг гаргах аюу чухал юм байна. За дэлхийн төлөв залбирал. Өнөөдөр бид нар Малави гэж энэ улсын төлөө залбирна. Өчигдөр бид нар Мадагаскар улсын төлөө залбирсан. Тэг өнөөдөр болохоор Малави улсын. За Африк твдэдэг Мадагаскарт ойрхон тэ. Тэгээ энэ дэлхийн айгүй гоё үзэсгэлэнтэй Малави гэж ийм нуурыг дагаж ингэж сунаж тогтсон юм улс гэдэг. Нийслэл нь Лилонгве. За 22 сая хүн амтай маш их хүн амтайгаас газар нутгийн 5-1-ийг нуур эзэлдэг гинэ. За ийм тэгэхээр юу вэ? 76% нь Христэд итгэдэг. Үүнээс 19.6% нь юу вэ гэхээр Евангелийн урсгал байна гэж байна. За тэгэхээр ингээд тусгаар тогтносон улс болсон байгаа. Ерөнхийдөө бас нөгөө дарангуулын дэглэм бас энд тогтчихсэн. За тэгээд бас бидний өчигдөр Мадагаскартай ойролцоо нэг зүйл нь юу вэ гэхээр энд нөгөө нэг юу гэдэг нууц даалт ийм нөгөө зан үйл юм багта бүжгийн одоо ийм соёлтой тэгээд ийм бүжгийн фестивалууд болдог. Тэгээд тэн дээр ингээд ийм сүнсний янз бүрийн одоо тий ид шидгийн зүйлүүд хийдэг ийм байгаа. Тэгээд Малави улсын хувьд ирээдүйд ядуурлах амын хурдтай өсөлт болон хөдөө аж ахуйн газар нутгийн хомсдол зэрэг томоохон сорилтуудаа тулгарч байна. Улсын өрийн өндөр хэмжээ, доохын тархалт болон ажилгүйдлийн дээрх эдийн засгийн хүчин зүйлстэй хавсарч засгийн газраас мэрэгэн ухаан урт хугацааны төлөвлөлт болон алсын харгалзаа идэвхтэй бодлого шаардсан нөхцөл байдлыг үүсгэж байна. Ядуурлын дарамтын зөвхөн санхүүгийн хөгжлийг таран зогсохгүй боловсролд авахс урьдчилан сэргийлэх ажил гэр бүлийн амьдрал цаашлаад үр дүнтэй үйлчлэл олон дагдаг шүлэх үүсээ саад болж байна. Малавийн удирдагчдын олонхын сүмийн гишүүдэл тэд Библийн зарчимд үндэслэн мэрэгэн ухаан даруй байдал болон урт хугацааны төлөвлөлтөөр ажиллахын төлөө залбираараа гэсэн мэт. За тэгэхээр бид нар харах юм бол тийм үү 19.6% нь Евангелийн урсгал гэдэг чинь 5 хүний нэг нь. За тэр тусмаа 76% нь Христэд итгэдэг гэсэн биш үү те. Христэд итгэдэг гэхээр уг нь бол айгүй өндөр хүчтэй. Гэхдээ бид нар ингээ харах юм бол энд асуудлууд юу вэ? Гэсэн хараараа те. Энд ядуурл байна, доох байна, ажилгүйдэл байна, гэр бүлийн те зөвхт бас амьдралууд байна. Эзний үгийн дагуу амьдрах, Библийн зарчмын дагуу амьдрах нэг чухал байгаа. Тэгээ удирдагчд нь бас яг түрүүн хэлсэн те бид юу дарангууллаас тогтчихсан гэхээр дарангуулал энэ бүхний эсрэг яг Библийн зөв амьдралынд маш их хэрэгтэй бид харж байна. За юм байна. За хамтдаа залбирая. Өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Тэгээ бид бурхан таны өмнө гүйжүүдлэн зогсох үе, бид зөрүүдлэх үе. Эзэн тухайн үрдэн та биднэрт өгөөд сануулаарай. Тэгээ бидний сонсох дурггүй тэр үгсийг дахин сонсогдох үед энэ бурхнаас ирж байгаа сануулга байна гэж бид хүлээж авч бид бас дахин тэр сонсох үгээр дамжуулан эзэн та биднийг эдгэж өөрчилж шинжлэхийг хүсэж байгааг хүлээж авч сурахад та бидэнтэй хамтаагаараа. Эзэн тэ заримдаа бидэнд чимээгүй байх хэрэгтэй байдаг. Тэгээ бид айлгүйгээр харин чимээгүй байж бурхны дуу хоолой тэр намуухан дуу хоолойг сонсож сурахад эзэн та биднийг тасгалжуулаарай, та биднийг сургаарай эзэн. Тэгээ бид үнэхээр ямар ч үед эзний авралыг хайн амьдрч сурахад ариун сүнсээ биднийг өдөртөн бидний хөтлөн дагуулаарай. Тэгээ өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Тэгэхээр баярлалаа эзэн минь. Бид бас дэлхийн нийтээрээ шуугдаг, интернетээр ингэж шуугдаг энэ цаг үед бид бас эзний үгийг барин чимээгүй байж сурахад эзэн та биднийг өдөртөөрэй. Би яг одоо Малави улсын төлөө залбирч байна. Эзэн энэ ард түмний дотор Христ итгэлийн тэр Библийн зөв зарчим, Библийн зарчим дээр үндэслэсэн тэр мэрэгэн ухаан даруй байдлыг та Малавигийн удирдагчид болон улс төрийн удирдагчид болон сүмийн удирдагчдад өгөх болтугай. Тэр улс төрийн удирдагчдын ихэнх нь сүмийн чуулганы итгэгчид байдаг. Тэр хүмүүст үнэхээр Библийн зарчим дээр тулгуурласан мэрэгэн ухаантай байгаад урт хугацааны төлөвлөлтөөр улс орноо үгийн дагуу зөв удирдах тэр мэрэгэн ухааныг та өгөөрэй. Тэгээд
тэр улс орныг та ядуу зүдөв байдлаас та гаргаж өгөөрэй эзэн. Хүнд хэцүү байдлаас та үнэхээр та чөлөөлж өгөөрэй эзэн. Тэгээд урт хугацааны алсын хараа та бодлого хэрэгжүүлэхийн төлөө эзэн та энэ ард түмэн дээр ажиллаараа. Тэгээ ядуурлаас гарах болтугай эдийн засаг хөдөө аж ахуйн салбарын сэргэн үнэхээр газар зүй маш гоё тохиромжтой баялаг устай ийм газар хөдөө аж ахуй улам илүү хөгжин дэвжих болтугай эзэн. Ядуурлаас гарах болтугай эзэн. Гэр бүлийн амьдралын чанарыг та дэвшлүүлээрэ доохын болон өвчин эмгэгтэй эсрэг тэмцэх үр дүнтэй ажлууд ийм газар хийгдэх болтугай. Тэгээ ядуурлын дарамтаас үүдэлтэй тэгэд бэрхшээлүүд арилжуулгын санхүү бас хүнсний хувьд бэхжиж нийгэмд сайн мэдээг хүргэх итгэжтийг дагалдуулах тэр бүхэл үйлчлээ саадгүй ихэд эзэн та өдөрдөн та өрөөж өгөөрэй. Бид Иесус Христийн нэрээр Малави улсыг өрөөж ин Иесус Христийн загалмайн цусаар хүчин Малави дээр бид эзний гайхалтай өрөөлийг тунхаглаж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Израилийг өрөөж ин Израиль дээр Бурхны амар амгалан Израиль дээр Бурхны гэрэл нь байх болтугай. Сүнслэг сэргэлтэн байх болтугай. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн таны хаанчлал тэлэх болтугай. Иесусийн нэрээр энэ өдрийн бүхий л ажил үйлсийг мань та өрөөгөөрэй эзэн. Танд бүх алдрыг, бүх магтаалыг, бүх хүндэтгэлийг өргөж байна Иесусийн нэрээр. Амин. За тунхаглахчлал. Өөрийн үр царайг зарцынхаа зэвэр гийгүүлж өөрийн зарилгуудыг надад заагаач. Таны хуулийг сахин биелүүлдэггүй учраас нүдмийн усны урсгал мэт нулимсыг урсгадаг юм. Өө эзэн та бол шудраг бөгөөд таны шүлтэд шулуун шудраг юм. Дуулал 119-ийн 135-аас 137. За цээжлэгчлэл. Таал нь эзнээс эмээхүүд тэр нүдэндээ үзэгдснээр шүүхгүй чихэндээ сонсгосноор шийдэхгүй. Исая 11:3. Амин. 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 Эзэвэг. За Малави энэ нөгөө баруун доотолт нэг юм нүүр мөрө халахсан янз бүрийн юм эвэр мэвэртэй тийм багтаа бүжиг хийх юм байлээ. За бас маш гоё юм нуур ер нь Африкт бас устаа нуурыг дагаж байршил байна гэдэг маш чухал зүйл шүү дээ тий. Уг нь бол хөгжих маш боломжтой юм ус байгаа. Тэгээ эзэн энэ ард түмнийг өрөх болтугай. Тэгээд ялангуяа энэ бас хуучин ёс заншилт байгаа. Энэ сүнсний бүжиг энэ зүйлээс энэ ард түмэн чөлөөлөгдөх болтугай. Энэ нууц даалт зан үйл багтаа бүжгээс энэ ард түмэн эдгээр энэ нөгөө дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн одоо зүйл соёлын өв гэж байгаа боловч үнийг дахаад сүнслэг хүлээсүүд байх учраас эзэн энэ ард түмнийг чөлөөлөх болтугай. За эзний нэрээр өрөөж гин. Эзний нэрээр өрөөж гин эзэн өөх болтугай. Өдөр бөгөөд өнгөлөг эрэг бөгөөд талархалтай байгаараа. Эзэвэг бидний эзэн гайхалтай эзэн. Тэгэд эзэн үнэхээр энэ өдөр бидний амьдрал шин зүйлийг хийх болтугай. Баяртай эзэвэг.